Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжигч Бичил Глобус санхүүгийн байгууллага. Нэвтрүүлгийн үйл авч үзэж байгаа бүх үзэгчдээ энэ орой мэндийг хүргэе. Яг одоо хөтлөгч ануудаар миний бие болон хүндэт зочид маань зах зээлийн чимээ нэвтрүүлгийн ээлжид дугаараараа Монгол телевиз студиэс та бүхэнтэй мэдчилж байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилготой бид нэр 10 чухал сэдвийг 2025 онд онцолж байгаа. За тэгээд зах зээлийн чимээ нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын сэдэв болохоор биржийн бас зах зээлийн боломжууд гэдэг нэртэй сэдэв байгаа. За бид болохоор өмнөх дугаарууд дээр 1072 хувьцаа биржээр арилжаалагдах. За мөн уул уурхайн биржийн өнгөрсөн одоо ирээдүй жижиг хөрөнгө оруулагчийн эрх ашиг гэдэг сэдвүүдийг ярилцсан. За өмнөх дугаарууд, ирэх дугаарууд бас энэ дугаарыг Монгол телевизийн эфирээр болон Монгол телевизийн YouTube суваг дээр бүтнээрээ нэвтрүүлэг маань тавигданаа. Тэгэхээр үзэж чадаагүй үзэж байгаа үзэгчд маань бол YouTube сувгаас бас бүтнээр нь хүлээж авч үзээрэй. За ингээд би өнөөдрийнхөө зочдыг эрхэм зочдтой танилцуулъя. Миний баруун гар талаас Бичил Глобус санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалт харилцан захирлын Яхүү. Миний зүүн гар талаас санхүүгийн зохицуулах хорооны үнцаасны газрын дарга Дүлгөөн. За мөн миний баруун гар талаас Боломж капитал үнцаасны компани гүйцэтгэх захиргаан Эрдэнэ. Миний зүүн гар талаас Монголын үнцаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Энх Батнаар хүрэлцэн ирсэн байна. За урилгын маань хүлээж авч ирсэн баярлалаа. За бүгдд нь орой минь төргийа. Бид бүхэн энд биржийн бас зах зээлийн боломжууд сэдвийг сонгохдоо бас их бодож сонгосон өмнөх сэдвүүд бол яг цаг үеэд байгаа явж ирсэн бол энэ удаад бид нар бас саяхан нөгөө Bond Forum гэдэг бас зохион байгуулагдсан шүү дээ тий. Нийлэн том өргөн цар хүрээтэй. За тэгээ мөн энэ жил Монгол улсад Азийн үнцаасны форум зохион байгуулагдаж байгаа тий. 30 дахь удаагийн форум зохион байгуулагчтай холбоотой биржийн зах зээл гэж сэдвийг онцолж байгаа. За тэгэхээр зочид маань аль болох чөлөөтэй ярилцаарай гэж хүсэж байна. За тэгэхээр эхний удаагийн эхний бидний нэвтрүүлгийн хэсэг болохоор илүүтэй биржийн зах зээлийн тухай үзэгчдтэй жоохон мэдээлэл өгөх юм хэсэг байгаа. Биржийн зах зээл ердөө 4 жилийн дотор 3.8 их найт төгрөгийг татан төвлөрүүлсэн тий. Бодитоор татан төвлөрүүлсэн юм зах зээл байгаа. За үзэгчид маань бол биелэнхтэй хөрөнгийн бирж гэж мэдчихэж байгаа тий. Тэгэхээр хөрөнгийн биржтэй адил өөр одоо биржийн бус зах зээл буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчид оролцдог ийм талбар байгаа. Тэгэхээр энэ дээр холбооны удирдах зөвлөлийн дарга Энх Батаас эхлэе те. За биржийн бус зах зээлийн тухай мэдээлэл өгөөч. Биржийн бус зах зээл дээр ямар бүтээгдэхүүнүүд байдığım бэ? Хэн оролцдог юм бэ гэдэг талаар. Тийм 1990 онд манай хөрөнгийн бирж манай ах байгуулагдаад тэгээ 35 жилийн өмнө. За дараа нь 94 онд бол хоёр дахь зах зээл гэдэг дийлрүүдийг харилцаа одоо хоёр дахь зах зээл гэхгүй. Тэгээ энэ биржийн бус зах зээл нь бас сайхан биш аль 98 онд бол ерхэд яриа явж ирсэн. Тэгээ яг тухайн үедээ бас цаг үеийн орой болоогүй байсан. Юун биржийн бус зах зээл нь биржийн зах зээлийн хүмүүс ойлгоогүй байсан байхгүй. Тэгээ явж яваад яг үе удирдлагатай ч юм уу үеийн холбоотой төлөв маань энэ зах зээлийн Монгол хөгжүүлэхээр хичээж чанаас нь хүчсэн. 2021 оны 9 сард энэ биржийн бус зах зээл санхүүгийн зохицох хорооны одоо хяналтанд орох юм уу гэд бий болсон. Тэгэхээр яг 21 одоо ингээ 25 оны ахсгэр баг 4 орчим жилийн хугацаанд төрүүлсэн чинь 4 их найт төгрөг ингээ босцсон байна. Одоо бүртгэгдсэн дүн нь бол 6 орчим их найт төгрөг гэж ойлгож байгаа. 4 их найт гэдэг чинь манай дотоодын нийт бүтээгдэхүүний 5% баггүй. Тэгэхээр 1990-с 2025 гээд 35 жилийн хугацаанд хөрөнгийн бирж дээр нэг 4 орчим их найт төгрөгийн бонд боссон гэдэг юм байна. Тэгэхээр энэ хэмжээний бондыг ерөөсөл 4 жил дотор ингээ босгосон баггүй. Тэгэхээр энэ зах зээл маш том зах зээл байгаа юм байна. Нийлүүлэлт эргэлт нь бол байгаа юм байна. Нийлүүлэгч гэдэг маань үүдэг арилжааны банкудаас одоо зээл авч чадахгүй ч эсвэл арилжааны банкуудын зээлийн хүн өндөрч гэдэг юм уу те. Ийм аж ахуйн нэгжүүд маань ингээ биржийн бус зах зээлтэй гарч байгаа. Энэ төрөв босгож байна. За нөгөө талаас эргэлт гэвэл одоо манай инфляц ч одоо хэдэн 8.1-тэй гарсан байна те. Энтэй холбоотой арилжааны банкуудын хаалган жиргэн маань яг тэрнээс арай бага зэрэг өндөр шүү дээ. Тэр бодит түүний 3-4 байгаад байгаа байхгүй. Тэр энэс илүү өгөөж явах хүсэж байгаа. За тэрийг дагаа жоох эрсдэл хийх хүсэж байгаа. Хөрөнгө оруулагч нь байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ утгаар ингээ биржийн бус зах зээл ингээ сүүлийн 4 жил хугацаанд масаа өгцөө. Тэгээ Азийн одоо бусад яг манайхад хөгжиж буй адилхан улс ордоо хязгаарлах тул цагаан үзэл хоорчсон дээр хэлэх бах масаа хөгжсөн байгаа. Одоо зарим нэг улсууд маань ч гэсэн манай энэ биржийн бус зах зээлийн одоо туршлагыг судалж байна. Одоо яаж ингэ хурдан нэвтрүүлж чадвч гэдэг юм уу те. Энэ талаар туршлагаас мэдээлэл. Тэрийн зах зээл бол юм чааш төлөвшөө хөгжих бол потенциал байгаа гэж бодож байгаа. Энэ 4 жилийн хөгжлөд дөнгөж одоо нэг компани нөгөө нэг мөчлөг үеэр дөнгөж эхлэл баггүй. Тэгээ та бүхэн санд мэдэх бол одоо Америк нэгдсэн улс гэдэг юм уу бидний нөгөө ярьдаг улсууд чинь нөгөө бондын зах зээл нь хувьцааны зах зээлээс том гэдэг хөөр хийх юм том. Тэрийг бол жишээх боломжтой. Өөрөөр хэлбэл манай
дотоодын бүртгэгдэхүүний 80 их нийт рүү одоо ойртох боломж байгаа. Энэ бол цаг хугацааны асуудал гэж ярьж байна. За бас одоо ямар бүтээгдэхүүнүүд байдаг тий одоо яг манай дээр яг бондууд байгаа. Хараахан хөрөнгө баталгаажийн цаас байхгүй. За хувьцаанаар л харахад байхгүй байгаа. За явандаа бий болох боломжтой. Гэхдээ энэ манай биржин бус гэдэг талбар дээр одоо төрийн байгууллагаас ирсэн орсон байгаа. Сүүлд бол Улаанбаатар хот бол орсон байгаа. Гадаадын хөрөнгө оруулагч ирсэн орсон байгаа. Долларын бонд байна, төгрөгийн бонд байна. За бүх л салбарын бонд байгаа. Одоо барилга, аж үйлдвэр тийм одоо өөр эрчим хүч гэдэг юм уу, санхүүгийн байгууллага бүх төрлийн бонд байгаа. Яванд энэ бондын төлөвлөлтөд нэлийн итгэж боломжтой. Сүүлд бол бид нэг арилжаагчдын холбооны зүгээс сэндбокс орчин дээр энэ блокчейн дээр суурилсан 24 доллар одоо өдөр болон цаг минут тутамд арилжаалдаг ийм бондын платформ бэлэн болгоод удахгүй ашиглалтанд ороод эхлэх баг. Тэгэхээр энэ боломж нэгдэх юм бол хөрөнгө оруулагч нар дуртай үедээ одоо өссөн үедээ одоо яг хугацааг хадгаламжаар ашиглалтад байгаа байхгүй хөрөнгө оруулалтаа. Тодорхой хэмжээнд аваад цаана дараагийн бодлого жоох юм бол тэр хүндээ бондоо зарж идэг юм те. Тэр мөнгөний үнэгүй хэвтүүлэхгүй гэсэн ийм зарчим дээр суурилсан ийм платформ байдаг. За үргэлжлүүлээд санхүүгийн зохицуулах хорооны үнцаасай газрын арга төлөвлөгөөн та бидэнд болохоор тий одоо ихэнх одоо компаниуд ч юм уу иргэд бол хөрөнгө босгох гэдэг магадгүй IPO тий бусад төрлийн юм зээлийн бүтээгдэхүүнээр банкны зээлэр ч юм уу гэж төсөөлдөг тий яг энэ биржийн бус зах зээл дээр бонд гаргаж байгаа нь одоо зохицуулалтын хувьд ямар давуу талуудыг компаниудад өгч байгаа юм. За яг ер нь бол хөрөнгөний зах зээлийн хөгжил гэж ярихаар мэдээж бүтээгдэхүүн үйлчилгээнүүд ялангуяа хувьцааны зах зээл бол хамгийн нэг номерт. Тэгэхээр хувьцааны зах зээлээ хөгжүүлэхэд мэдээж бондын зах зээлээр дамжуулж хөгжүүлэх ёстой. Тэгэхээр олон улстай ч гэсэн ер нь бол компани бондын зах зээл ер нь бол OTC маркетээр төлөрч байдаг. Тэгэхээр энэ төрлийн захыг нэгдүгээр бий болгохгүйгээр энэ том одоо хөрөнгөний зах зээл мөн хөдөлгөхөд бас нэлээдгүй саат бас. Нөгөө талаасаа мөн адил энэ бол банкны одоо салбарт өрсөлдөхүйц одоо бүтээгдэхүүн байна. Худалдан авагч буюу одоо энэ одоо хөрөнгө оруулагч талаар ярих юм бол энэ чинь яг хадгаламжтай ажиллах бүтээгдэхүүн буюу тогтмол орлоготой санхүү хэрэгслэг байна. Тогтмол өгөөжтэй хүн тодорхой байна. Нөгөө талдаа бол үнцаас гаргаж байгаа, бонд гаргаж байгаа талдаа бол энэ яг зээлийн бүтээгдэхүүн ажиллах юм. Яг л одоо тодорхой хугацааны дараа гэрээр төлөх, тодорхой хүүтэй гэрээр төлөх юм нөхцөлтэй. Гэхдээ зээлээс ялгаатай нь болохоор илүү уян хатан. Шууд одоо зээл аваад одоо дараа сараас нь хүү төлдөг бол энэ бол тийм биш. Маш уян хатан үндсэн төлбөрийн хугацааны эцэстүүлж болдог. За улирлаар хагас жилээр эцэстүүлж болдог юм боломж. Дээр нь хугацааны хувьд бас уян хатан. Тэр ийм давуу талтай юм боломжтой бүтээгдэхүүн бий болох зайлшгүй шаардлага үүссэн байна. Тэр 2001 онд бол анхны компани бонд хөрөнгөний биржээр гарч ирсэн. Тэр цагаас хойш бол төдийлөн бас олон бод гэдэг гараагүй. Харин ерөөсө 4 жилийн дотор бол 300 гаруй бонд гарсан байгаа байхгүй. 150 гаруй одоо үнцээс гарах чинь. Тэгэхээр энэ бол маш хурдтай явсан буюу яг зах зээл нь энэ байжээ гэсэн шиг тийм асуулт хариулт шиг тийм бий болсон. Тэгэхээр компаниуд бол маш том боломжийг олгож байгаа. Дээр нь энд бол маш олон төрлийн одоо санхүүжилтийн хэлбэрүүд үүсэх боломжтой буюу одоо компани бүрд тохирсон одоо ийм одоо бүтээгдэхүүн гаргах одоо зээл бол зөвхөн ер нь бол тэр тухайн банктайгаа л юм бол тулаад тэдний гаргасан салбар бүтээгдэхүүнүүд тулна. За эсвэл мэдээж томоохон корпорат харилцагч бол бас мэдээж өөртөө тааруулаад одоо банктай бол одоо нэг шиг одоо хилцээр хийгээд бас юм зохицуулж болдог. Босод одоо хөрөнгө компани одоо энэ үнцээс гаргах үедгээд бол тийм боломж харах байхгүй. Банктай бол тэгж ярьцах. Банкны тогтсон зээлийн гэрээний дагуу л энд бол яг андеррайтер компанитайгаа ярилцаад шаардлагатай санхүүжилтаа ямар хэлбэртэй яаж авах вэ гэдгийг тогтож болдог. Нөгөө талдаа андеррайтер компаниуд нь болохоор мөн адил хөрөнгө оруулагчийн хувьд бас ийм төрлийн хөрөнгө оруулалт байх боломжтой байна. Таныг ийм бүтээгдэхүүн хийж болох юм байна гэдэг сейлс юм хийж өгдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бол илүү хамаагүй л уян хатан давуу талыг олгож чаддаг. Нөгөө талдаа хөрөнгөө өсгөх байгаа гэдэг хөрөнгө оруулагч нар. Эдгээрийн хувьд бас мөн адил уян хатан. Ямар нөхцөлтэй, ямар бүтээгдэхүүн авч болох, ямар эрсдлийн зэрэгтэй явах вэ? Мэдээж эрсдэлтэй бүтээгдэхүүн илүү өндөр өгөөжтэй, илүү өндөр хүүтэй. Ажил багтаа хөө багтаа байна. Тэгэхээр гэх мэтлэн ер нь бол яг энэ хөрөнгө оруулагч талдаа ч гэсэн маш олон боломжийг бас олгож байгаа. Ийм зах шинээр одоо бий болсон гэсэн. Тэгэхээр мэдээж бондын захыг дагаад хөрөнгөний зах зээл маань өөрөө бас татж байгаа. Дээр нь бас олон улсын болон бас гадны хөрөнгө оруулагч татхад том хувь нэмэр оруулах хэрэгтэй байна. Мөн адил бонд ч өөрөө зөвхөн зүгээр компани бонд гэж нэрлэгдээд явдаг. Маш олон түрүүн ярьсан төрлөөс хамаарч байгаа.
ногоон бонд байна уу, тий? Нийгмийн одоо юм дамжиж байна уу, гендер бонд байна уу хамаатай. За нөгөө талаасаа бас одоо орон нутгийн бонд, засгийн газрын бонд ч гэдэг юм уу. Бас эрсдэл өгөөжөөрөө бас ялгаатай бүтээгдэхүүн. Тэгэхээр энд бол тодорхой хэмжээнд бол бүтээгдэхүүн хөгжүүлэх тал дээр бол бид нар нэлээдгүй ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бонд дээр ихэд бид нар ямар ч сан ногоон бондыг бол нэвтрүүлсэн байна. За одоо бид нар цаашаа болохоор гендер болон blue bond гэж ярьцтэй одоо усны чиглэлтэй байдаг. Sustainable одоо доктортой хөгжил суурилсан за SDG linked буюу одоо бас энэ доктортой хөгжлийн зорилтод нийцсэн бонд ч юм эдрийг хийхээр одоо ажиллаж байна. Тэгэхээр удаан удахгүй эхнээсээ бол гараа явна. За нөгөө талаа засгийн газрын үнцаас гарахад өвтсөөр альжаал гэдэг болсон. Өөрөөр хэлбэл өмнө нь бол зөвхөн банкаар явдаг. За тэгээд сангийн ам өөр дээр аллокейшн хийгээд нөгөө хойролтууд явдаг гэсэн бол одоо бас нэг сонголттой нь өвтсө гэдэг буюу журманд нүртэл заагдсан. Бирж юмстай гэж бол. За нөгөө талаа орон нутгийн бонд, municipal bond гэдэг шүү дээ. Анх удаа одоо нийслэл гаргасан, хөрөнгөний биржээр гаргасан. Нөгөө талаа энэ өвтсө бирж маань гарсан байсан учраас биржийн бус дээр бас гаргана гэж гаргаад амжилттай бас гаргасан байна. За сая дүлгөөний арга одоо дахин хэлж байгаа тийм уян хатан тэгээд хугацааны хувьд бас хурдан гэд ингэлж байгаа тий. Тэгэхээр би голомт капиталын үүсгэх цахилгаан эрдэнэ захирлаас асууж байгаа. Тэгэхээр голомт капитал бол яг энэ OTC буюу тий биржийн бус зах зээлийн нэлээд одоо том оролцогч байгаа тий. Тэгэхээр ямар яг одоо энэ компаниуд илүүтэйгээр бонд гаргаж байгаа. Ямар салбарын компаниуд илүүтэй бонд гаргаж байгаа. Эргээд одоо тэр мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлээд байгаа. Тэгээ ямар хүмүүс энэ бондуудыг авч болох юм, ямар хүмүүс энэ бондод хөрөнгө оруулж болох юм гэдэг та мэдээлэл. Зөв. Тэгэхээр хөрөнгөний зах зээл гэдэг бол олон нийтийн зах зээл. Тэгэхээр олон нийтээс л одоо санхүүжилт хийх үүсвэр одоо бүрдүүлэх боломжийг олгож байгаа дэлхийд дэш тэр Монгол төдийг хамгийн том талбар нь биржийн зах зээл байна. За манай компанийн хувьд одоо 2021 онд хамгийн анхны OTC бондыг гаргаснаас хойш өнөөдрийн байдлаар 1.5 их найт төгрөгийн бондыг бол одоо олон нийтийн статанд үйлдвэрлэдэг. Салбараар наваад үзэх юм бол хамгийн том хэсгийг бол эрчим хүчтэй бүтцийн салбар одоо нийт вакцины 45% бүрдүүлж байна. Зараас нь бол барилга, санхүү гэдэг ингээд салбарладаг. Ерөнхийдөө нийт одоо их статанд үйлдвэрлсэн их усүрийн 80 гаруй хувь нь бол яг бодис салбар гэж хэлдэг тийм салбарын бондууд байж байгаа. Тэгэхээр нэг талдаа одоо энэ хөрөнгөний зах зээл гэдэг бол нэг талдаа үнцаас гарах шивээ санхүүжилт хайж байгаа тал, нөгөө талдаа тэр одоо хэрэгцээтэй санхүүжилтийг өгж байгаа хөрөнгө оруулагч гэсэн хоёр оролцогч талууд байж байгаа. Тэгэхээр үнцаас гарагч талаас нь харах юм бол яг одоо нөгөө нэг зах зээл дээр санхүүжилтийн хүртээмж одоо боломж олцооноос хамаарад хэрэгжиж чадахгүй байсан томоохон хэмжээний төслүүд яг энэ зах зээлийн нөлөөгөөр бол хэрэгжиж чадсан. Тухайлх юм бол томоохон хэмжээний цахилгаан станцын төслүүд эсвэл одоо юу гэдгийг одоо одоогийн байдлаар Монголд хамгийн том тооцогдож байгаа алтын олборлтын компани ч гэдэг юм ингээд өмнө одоо яг санхүүжилтийн тэр одоо боломжоос л хэрэгжиж чадахгүй байсан зүйлсүүд бол одоо энэ зах зээлийн үр шимээр бол хэрэгжиж явж байгаад баяртай байгаа. Нөгөө талаас олон нийт буюу одоо манай компаниар дамжихад оролцох нь 3000 орчим хувь хүн 300 гаруй компаниуд одоо яг оролцож байна. За эдгээр компаниудын жилд ойролцоогоор нэг 300 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг олж байна. Тэгэхээр энэ бол өмнө тухайн компаниуд хувь хүмүүс бол одоо яг юм тогтмол өгөөжтэй олдог байсан орлогоос л ойролцоогоор бараг 40-50% өндөр ийм одоо орлого олох боломжийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр энэ маань одоо эдийн засагт одоо оролцогч бүхий л талууд одоо маш одоо тийм эерэг өөрчлөлтийг авчирсан ийм томоохон хэмжээний бодлогын ийм шинжилэл байсан л гэж харж байгаа. За хөрөнгө оруулж байгаа одоо мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж яг ямар хүн хэлж байгаа юм? Ямар одоо байгууллага байх уу? Тэ хувь хүн байвал ямар шаардлага байдیں۔ Энэ дээр бол яг санхүүгийн зохицуулах хорооноос одоо яг тавьж өгсөн тодорхой шаардлагууд байж байгаа. Хувь хүний хувьд бол сарын дундаж орлогын хэмжээ нь 10 сая төгрөгөөс дээш хэмжээний орлоготой байх. За эсвэл 500 сая төгрөг болон түүнээс дээш одоо цэвэр хөрөнгөтэй байх гэдэг ийм шаардлага байгаа. За компани дээр бол 2 тэрбум төгрөгөөс дээш. Багш 3.5 тэрбум төгрөгөөс дээш одоо жилийн борлуулалтын орлоготой ийм компани байх шаардлагатай гэсэн ийм шаардлагыг тавьж байгаа. Мэдээж яг энэ шаардлагын маань хүрээнд бас тодорхой хэмжээний оролцогчийн тоол хязгаарлагдаж байгаа. Цаашдаа бас магадгүй энэ мэргэжлийн оролцогч нар дээр тавих шаардлага шалгуур дээр бас өөрчлөлт орох шаардлагатай болов уу гэж харж байгаа. За
Бичил глобал санхүүгийн нэгдлийн хувьд болохоор яг энэ биржийн бус зах зээлийн бас идэвхтэй оролцогчтэй. За 2 банк бусаараа дамжуулаад 100 орчим тэрбум төгрөг босгоцсон байгаа даа. Тэгээ бодитоор тэгэхээр та яг одоо өөрөө энэ нөгөө нэг бонд гаргагчийн хувьд хэлүүлээ. Яг ийм үнэхээр яг яриад байгаа шиг ийм цаг хугацаа хэмндэг уян хат нөхцөлтэй байдгүй. Ямар давуу талуудыг өгж байгаа бас сул тал байд юм уу одоо хэцүү үзүүлс байд юм уу гэдэг. За манай компанийн хувьд бол компани анхаалтай бондыг 21 оны 10 сард яг энэ OTC дээр гарч байгаа бондын 3 дахь одоо бонд болж бүртгэгдэж анхны 10 тэрбум төгрөгийн бондыг босгож исэн. Тийм тэгээд одоо яг үндэ бол энэ бонд бол яг бидний хувьд бол яг санхүүжилтийг бол гол шийдсэн. Одоо айгуу тийм одоо сайн одоо тий арга хэрэгсэл байсан. Ер нь бол яг банкны зээлтэй ингээ харьцуулахаар банкны зээл чинь ингээд маш их цаг хугацаа шаардсан, маш их материал бүрдүүлдэг. Тэгээ гаргаж байгаа банкны зээлийн шийдвэр чинь тэр болгон тий одоо харилцагч тохирсон тийм шийдвэр гарддаг. Тэгэхэд бид нар бондын хувьд бол ямар нэгэн за үл хөдлөх хөрөнгийн барьцаа бол өгөхгүйгээр тэгээд маш уян хат нөхцөлтэй тэгээ маш хурдан хугацаанд ер нь бол ингээд санхүүжилтийн асуудлаа шийдэж чадсан. Бидний хувьд аюу давуу тал болж өгсөн. Яг мэдээж энэ бондын зах зээл яг хөгжснөөс хойш бас нэлээд одоо бас эерэг өөрчлөлтүүд хийгдээд явж байна. Энэ хугацаанд бид нар бас нөгөө компаниуд дээр эрсдлийн зэрэглэл тогтоолголоо тий. Эрсдлийн зэрэглэл дээр үндэслээд бас ингээд бас нэлээд одоо шалгуурууд бас одоо нэлээд сул одоо зөөлрсөн гэсэн үг тий. Энэ утгаараа бас биднэрт нөгөө дараагийн санхүүжилт авах гэсэн ер нь нэлээд тийм хялбар боломжуудыг нээж өгсөн. За яг нөгөө талаасаа харахаар биржийн бус зах зээл чи өөрөө нөгөө хаалттай зөвхөн мэрэгжлийн хөрөнгө оруулагч нарт зориулсан зах зээл учраас эрсдэл өндөртэй гэж тооцогддог баг. Тэгэхээр тэр утгаараа бас хүүгийн хувьд бол өндөр. Одоохондоо нөгөө манай Монголын эдийн засаг докторгүй байдаг болохоор тэр юм уу. Ер нь бол аливаа нэг тийм зээл их үүсэр бол ер нь хугацааны хувьд арайчхан богинохон. Тийм. Тэгтээ яг тэр одоо юунуудыг үл тооцно гэвэл ер нь бол компаниудад хандаж шилэхэд ер нь энэ биржийн бус зах зээл дээр бонд босгож бас үйл ажиллагаа тэлэх боломж байгаа шүү гэдгийг хэлээ. За үүнтэй холбоотой сүүл би бас нөгөө нэг гарсан одоо зах зээлийн шинэ үеийн мэдээлэлтэй 4 сарын 11-нд бол журмууд дээр санхүүгийн зохицуулах хорооны журмууд дээр нэг өөрчлөлт шинжилэлт орсон нь нөгөө топ 100 аж ахуйн нэгжийн тухай байгаа штэ тий. Топ 100 аж ахуйн нэгж 12 сар хүртэлх хугацаанд 5 тэрбумын бонд гаргавал тий биржийн бус зах зээлээр бонд гаргах юм бол баталгаа барьцаа баталгаагүй андеррайтергүй гарч болно гэдэг ийм шинэ зохицуулт орж ирсэн. Тэгээ энийг оролцогч талууд янз бүрээр харж байгаа байх гэж би бодож байна. Гэхдээ та хэдээсээ асууя. Нэг талаасаа нөгөө энэ хөнгөлөлт нь одоо юу гэдгийг топ 100 аж ахуйн нэгж гэдэг чинь өөрөө яг ийм 5 тэрбум хүртэлх дүнгээр бонд гаргах хэрэгтэй шаардлага байгаа юм уу гэдэг нэг асуулт байгаа шүү дээ. Тэрэн дээр яагаад гэдэг асуунгууд нөгөө талаас нь тэгвэл одоо их дүнгээр гаргаад транчлаад буюу одоо олон хуваагаад гаргаж болно шүү дээ гэдэг ч юм уу иймэрхүү зүйлсүүдийг ярьж байгаа. Нөгөө талаас болохоор та маань бүгдээрээ бондын зах гээд илүү онцолж байгаа тий. Гэхдээ одоо ярьж ирсэн ер нь бол хадгаламжийн сертификат, хөрөнгөөр баталгаажсан үнцаас гэдэг энэ бүтээгдэхүүнүүд байгаа хаалттай хувьцаа гэх мэт. Гэхдээ бусад бүтээгдэхүүнүүд нь яага гарахгүй байна вэ гэдэг дээр илүү одоо нөгөө бусад бүтээгдэхүүнүүд нь бол илүү жоохон жижиг бизнесүүд рүү ч юм уу чиглэсэн бүтээгдэхүүнүүд юм уу одоо жишээ нь гарааны бизнес рүү чиглэсэн бүтээгдэхүүн юм уу гэдэг дээр инхот захирлын би үнцгийг сонсож бодож байна л да. Энэ шийдвэрийн тухай та юу гэж бодож байгаа юм? Түрүү нөгөө эрдэнэ захирлын хийсэн дээр нөгөө мэргэжлийн хөрөнгө оруулагч хийсэн дээр жоохон нэмэлчээр нөгөө баруунд Америк жишээлбэл мэргэжлийн хөрөнгө оруулагч гэхээр нөгөө төрөл бүрийн сангууд байгаа байхгүй. Тэр сангууд нь орж болно. Тэр сангуудын хувьцааг нөгөө жижиг эртэлүүд авдаг байхгүй. Тэгэхээр ингэ болоод идэв. Монгол нөгөө мэргэжлийн хөрөнгө оруулалтад нь сайн үүсэх учраас яг тэр шаардлагыг жижиг хөрөнгө оруулагчтай тавьчих айгүй жоохон хөндлөлтэй. Одоо манай статистик ерхий газраас гарсан мэдээ манай өрхий оруулагч нь 2.4 сая байв. Тэгээ зардал нь бас ихээ орлоосоо 2.6 сая. Тэгээ 200 мянган ямар нэг байдлаар ах ихч найз нөхөд заваад ингээд амьдрал зохицуулт хэлэн байл та. Тэр энийг бас яхах гэж хоёр жаах ёстой гэж нэмээд хийчихэж болсон. За яадаг топ 100 аж ахуйн энийг бол ерөнхийдөө үнцаас нэг жиштэй холбоож хөрөнгөний бирж, санхүүжилт хороо гэх бүхэл оролцогч талууд бол дэмжиж байгаа юм. Энтэй ч холбоотой санамжч бол байгаа болсон.
Яагаад тэгэхээр энэ топ 100 аж ахуйн нэгжтэй энэ зээлийн дарамт гэжлэгээ бас жоохон бороо. Жир нь бол нэг зээлээсээ жоохон гардаг хөрөнгөний зохицол руу гараач. Тэгжиж наа зээлийн хүний өртөг чинь банкны зээлд өрсөлдөх юм санхүүгийн хэрэгсэл гарч ичиж одоо манай усын хөл дээр сүлээд айгүй ярьж шүү дээ. Зээлийн хүү яа боохгүй юм гээд энтэй ч өрсөлдөхгүй болохоор ч болох гарч өгөө байхгүй. Би буруу санааг бол 2020 оны хүртэл 2 удаа улсын хурал дэд түвшинд бодлого тодорхойлогч нар зээлийн хүү бууруулах тэмдэггүй одоо ажлын хэсэгчдэн байгуулсан ерөөсөө үр дүн төрөв. За сүүлд 2020 оны 8 сард ИС төр тогтоохоо улсын хурал тэр үе зээлийн хүү бууруулах үндэсний стратеги гэж бүр улсын хурлын тогтоол гарч ирсэн. Толгойн зорилго 11 зорилттой ч илүү. Энэ хамгийн дөрвөн том концепцийн нэг нь хөрөнгөний зохицол хөгжүүлэх гэсэн байна. Тэр дөрвийн нэг нь хөрөнгөний зохицол хөгжүүлэх, нөгөө онцгой арилжааны банк руу чиглэлсэн. Макротын засгаас сайжруулъя. Арилжааны банкуудын эрсдлийг багасгая. Одоо нөгөө шүүгийн бус замаар зээл төлөвлөх арга хэмжээ авахгүй. За 2 3 дуурт нь банкны үйл ажиллагааг жоохон үйл ажиллагааны задлыг бууруулъя. Тэгээ энэ 3 дээр хэд төлөө төрний зохицлыг тодорхой хэмжээнд мартцсан. Гэтэ яг хуу мартсан биш ээ. Юу нэг жоохон хайцсан. Арилжааны банкуд нөгөө шоп төгч жоохон хаягдсан байхгүй. Тэгэхээр энийг ерөөс хөгжүүлэх болохоор нэг ямар нэг байлаа асуудал үүс. Хоёр тэн зээлийн хүү бууруулах үндэсний стратеги хамгийн том алдаа нөгөө нэг аль нь биелүүл алийг хийх юм, аль нь болохгүй алийг хийх гэдэг нь юу юм дэс дараа эрэм дараа байгаагүй. Зүгээр ингээ бүх талаас нэг дайцсан байхгүй. За тэгээ дараа нь бас жоохон эзэн биеийн жоохон алдагдсан юм. За энэ нэг юм асуудал. За түрүү яг асуулт руугаа ирэх ороход нөгөө топ 100 аж ахуйн нэгж ерөнхийдөө яг ер нь төгс ландраттай юм байх хэрэгтэй гэж харж байгаа. Гэхдээ яг нөгөө нэг аливаа улсын нэг бодлого байна шүү дээ. Энэ усуудыг их урамшуулад энэ зээл рүү хөл тавиад үзүүлчих тийм топ 100 аж ахуйн нэгж тэгээд ямар нэг байдлаар нь хөнгөлөлт үзүүлчих. Тэгээд дараа нь ороод ирэхэд эдийн засаг зээл төссөн үсэг амдрат руу явах нь зөвхөн байх гэж харж байгаа. Тэгэхээр одоо топ 100 аж ахуйн нэгж 5 тэрбум яхад ирээдүйд байгаа л да. А эрсдлийн хувьд бол энэ улсын чинь одоо юу гэдэг дотоодын нийт бүтээгдэхүүний 30% дангаараа бүрдүүлж байгаа татварын орлогын 40% топ 100 аж ахуйн нэгж өгöd байгаа байхгүй. Тэгэхээр 5 тэрбум бол тэднүүд л асуудал биш гэж харж байгаа. Санхүү бас энэ чинь нэр хүнд эрсэл гэж байна шүү дээ. 5 тэрбум төгрөгийг хөрөнгөний зээл дээр гаргаж чад төлж чадахгүй ямар нэг проблем эсвэл энэ чинь бүр тэрнээсээ эрсэлтэй байгаа байхгүй. Тэгэхээр энэний бол нэг 5 тэрбум мөнгө бол нэг том тэрш олж идэв юм биш байх гэж харж байгаа. Тэр яг хөө эхлээд нөгөө энэ эдийг чинь энэ зах зээл рүү оруулаад ойлгуулах нь их чухал байгаа. Тэгвэл тэр чинь юм л бол ингээ банкны зээлээр яваад байгаа байхгүй. Түрүүний бас санхүү төлөвийн дараах хэллээ. Нөгөө бонд маш олон даваа талууд байгаа гэсэн тийм. Хугацааны дэс дүнцэн төлбөрөөл нь хүүгээ өсвөл жилдээж нэг төлж болж байна. Өдрөл болгож төлж болж байна. Сар болгож төлж болж байна. Банкны зээл чинь тав хүмүүс чинь сар болгон хүүгээ төлнө. Зээлээс төлөө явждаг. Гэтэл ингээд бизнес сулгааны онцлог байна шүү дээ. Яг орлонд баалкаар буюу хамгийн сүүлд орж ирдэг. Гэтэл арилжааны банкуд ч ингээд сар болгоо явждаг. Тэрийг дахиад өөр санхүүч дээр зохицуулдаг. Өөр хондоо өглөө авдаг үсэг ингээд явждаг. Тэгэхээр ингээд бонд гэдэг чинь яг тэр үнцаас гарч юу санхүүч тавьж байгаа юм шиг зориулсан бүтээгдэхүүн байгаа байхгүй. Андраа төрөнд очиод за та яг үсэ юу үсэ та яг яагаад байгаа ямар үйл танд болох ингээд энэлийн үйлчлэг үзүүлдээр маш том бодлоо таахгүй. Банк бол ингээд шууд тулгаж штэ. Сар болоод хөвгөж үндсэн төлбөрөөс тодорхой хэмжээний амортизацийг төлөв хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ утгаараа харуул ер нь бондын зах зээл ч гэсэн түрүүн топ 100 аж ахуйн топ 100 хөнгөн зэстэд орох энэ бодлогын дэмжлэг бол яа харахгүй хэрэгтэй өстэй завгүй явсан л бодлогын шийдвэр гэж харж байгаа шүү дээ. Энд дээр гардын захирлын би үзэл бодлыг сонсъё гэж бодоод байна. Тэгээ яг ингээд идэвхжүүлээд зорилго нь бол мэдээж ойлгомжтой нөгөө банкны зээлийн төлөлтийн дарамтаас гаргая тий мэдээж тэгж байгаа. Гэтэ нөгөө талд одоо эрэлт нь ихсэхэд нийлүүлэлт нь ихсчлээ гэж бодоход тэр хэмжээний эрэлтийг хангах тийм хөрөнгө оруулагчид бэлэн байгаа юу гэдэг дээр тий бас. Тэр яг ерөнхийдөө бодлого уусруулагчтай энэ зүгээс зохицуулагч явуулгын зүгээс одоо сайн компаниуд хөрөнгөний зах зээлээр гарах гэдэг энэ одоо зорилгыг нь бол маш сайшаал төвлөж авч байгаа. Гэхдээ одоо бидний боодын зах зээл одоо яг идэвхжээд өгч 4 жил болж байна. Тэгэхээр одоо яг тэр одоо компаниудын одоо бондын сонголтыг хийх хөрөнгө оруулах юм бол underwriter компаниудын төвлөлт брокерийн компаниудын тусламжтайгаар л одоо хэрэгжих боломжтой ийм л ажиллагаа хийж байгаа. Тэгэхээр ер нь бол нөгөө зах зээл дээр юу гэдгийг одоо 100 компани магадгүй 30 нь өөрсдөө бонд гаргаад өөрсдөө борлуулах яваад байвал тодорхой хэмжээний одоо юу гэдгийг нэг юм их замраг өгөх юм одоо байдал үүсэх эрсдэл бол тодорхой хэмжээгээр байж байгаа. Гэхдээ зах зээл дээр одоо бондын бүтээгдэхүүнүүдийн сонголт айлуулах хийх байх нь өөрөө нөгөө талд эргэлтийг бол бий болгоно гэж харж байгаа. Түрүү хэлсэнчлэн одоо зөвхөн эргээд тэгэхэд манай компанид 3,000 орчим зах зээлээр нэгтгэн 4,000 гарan одоо боон худалдаж авч байгаа оролцогчд байж байгаа. Тэр хүмүүс компани бол 500 ширхэг байгаа 400 гарan л байгаа. Тэгэхээр хангалттай хэмжээний оролцоог бид чинь 60-70 мянган бүртгэлтэй компани байж байгаа.
банкад хадгаламжийн данстай баруун 3 сая хүн 3 сая байлаа данстай байж байгаа тийм. Тэгэхээр одоо нөгөө зах зээлд бол маш цөөнх магадгүй хуримтлал одоо сайтай цөөн хэсэг л одоо нөгөө нэг оролцож байгаа. Тэгэхээр зах зээлийн талаар шүү илүү одоо ойлгуулах, таниулах, сурталчлах хэрэгцээ шаардлага байгаа гэж харж байгаа. Энэ дээр бол мэдээж топ 100-ийн буюу санхүүгийн чадвар сайтай томоохон компаниудын бүтээгдэхүүнүүд бол томоохон эрэг нөлөөллийг авчрах байхаа л гэж харж байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжигч Бичил Глобус санхүүгийн байгууллага. За топ 100 аж ахуйн нэгжүүдийг гаргаж байгаа асуудал бол Монгол улсад одоогөр 1 жилийн хугацаанд тэгж амархан дампуурчхааргүй ямар компаниуд байгаа, ямар бенчмарк байна гэхээр топ 100 аж ахуйн нэгж. Хамгийн олон ажилчид ажилуулдаг. За хамгийн одоо их татвар төлдөг юм байгууллага. За үнэхээр зарим асуудал бол ялангуяа бонд гаргаж байгаа одоо хөрөнгө оруулалт татах үед мэдээж компани засаглал ч юм уу те. Уучлаарай энэ асуудал дээр бол асуудалтай компани бий. Өөрөөр хэлбэл одоо сайн компани ч байна. Одоо яг засаглалын хувьд муу компани ч байна. Гэхдээ компани төвшин 1 жилийн хугацаанд бол тэгж амархан одоо эрсдэл орох хөрөнгө оруулагч чиг эрсдэх магадлал багтаа. Тэгээд бидэрт байгаа ганц авч болох бенчмарк буюу ингээд жишээ болгоод авчих бүтээгдэхүүн бол энэ топ 100. За Монгол улсад кредит рейтинг буюу зээл санхүүжих чадахын зэрэглэх тогтоох байгууллага өмнө байгаагүй. За бид нар бондын зах зээлийг хөгжүүлэх хүрээнд бүтээгдэхүүнийг гаргах, зах зээлийг бий болгохоос гадна энэ дэд үтсийн болон энэ бусад оролцогч байгууллагуудыг бүрдүүлсэн. Бий болгоход анхаарч ажилласан. За үүний хүрээнд бол одоо 3 компани бол одоо рейтинг тогтоогоо явж байгаа. За сая Ажиг захирлаас хэлсэн тэдний компаниар тогтоолоо, Шунхлаа ч юм уу тий бусад энэ компаниуд тогтоогдоод дотоодын одоо зээлжих зэрэглэлээ. За эндээс ямар асуудал гарахаар хэрвээ бүх компани зээлжих зэрэглэл тогтоогдсон байсан бол бид нар бенчмарк тогтоож болно. Дотоодын одоо AAA, AA зэрэгтэй одоо 1А2А одоо зэрэгтэй компанид одоо явах юм бол ингэн тэгнэ гэдэг юм. Гэтэл бидэрт одоо тийм байхгүй байгаа учраас гэхдээ бид нар зах зээлийг хөгжүүлэх ёстой, бид дэмжих ёстой. Тэгэхээр тэр байгууллага топ 100 аж ахуйн нэгжийг 1 жилийн хугацаанд 5 тэрбум гэж байгаа. Энэ дээр бас ямар асуудал үүсэх вэ гэхээр бид нар хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэхийн тулд хүмүүст ойлгомжтой бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Хурдан эргэлттэй бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Ликвид гэж ярьдаг хөрөх чадвар өнөртэй бүтээгдэхүүн. Тэгэхээр тэр нь ямар бүтээгдэхүүн байдаг гэхээр мөнгөний захын бүтээгдэхүүн хамгийн одоо хөрөх чадвартай. Тэгэхээр бид нар хөрөнгөний зах зээл дээр мөнгөний захын бүтээгдэхүүнүүдийг татж авчрах зорилготой явж байгаа байхгүй. Тэгээд энэ хүрээндээ ч тэр сая ирсэн хадгаламжийн сертификат. Жишээлбэл энэ бол мөнгөний захын л одоо бүтээгдэхүүн шүү. Тэгэхэд энийг бид нар арилжаалагддаг юм хөрөх чадвартай бүтээгдэхүүн болгоод биржтэй тавьж байгаа. Нөгөө тал нь болохоор CP буюу commercial paper гэж нэрлэдэг. Одоо 1 жилээс бага хугацаатай юм өрийн хэрэгслүүд одоо бондууд гэсэн. Тэгэхээр энэ зах зээлийг төлхөө гаргах зорилгоор илүү нөгөө хүмүүст ойлгомжтой байх хүмүүс топ 100 аж ахуйн нэгжээр л ялгаж гаргаж гэж. Бусад компаниуд болохоор юм хийж болно шүү дээ. 1 жилээс бага хугацаатай хэдэн ч одоо дөрвийн дүнтэй бонд гаргаж болно. Тэр бол чөлөөтэй. Бид нар болохоор хөрөх чадвартай бүтээгдэхүүнээ гаргаад илүү эргэлттэй байх зорилттой явж байгаа учраас ер нь бол ийм санагдсан. Энэ нь бол зөвхөн биржийн бус дээр биш, бас биржийн зах зээл дээр ч үйлчлэнэ. Энүүгээр яг бид нар нэг сайн бүтээгдэхүүн гаргахыг хичээж байгаа. За нөгөө талдаа иргэд дээр хязгаарлалт тавилаа, компани дээр хязгаарлалт тавилаа гэдэг. Энэ бол зайлшгүй тавьдаг хэвээр асуудал байна. Нэгдүгээрт хуулийн хүрээнд бол OTC маркет бол өөрөө мэрэгжлийн хөрөнгө оруулагчийн зах зээл гэдэг. Угаасаа нэртэй. За мэрэгжлийн хөрөнгө оруулагч нар хин юм бэ гэхээр санхүүгийн байгууллагууд, даатгалын компаниуд, андеррайтинг компаниуд, одоо банкуд, банксууд гэх юм ингээ нэрлэлсэн байж байна. Харин энэ дунд одоо иргэдийг яаж оруулсан бэ гэхээр энэ бол санхүү зохицуулгын тооцсон бас өөр этгээдүүд бас байж болдог. Гэхдээ тэр нь бол мэдээж онлын одоо үндэслэлтэй шаардлагатай байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ журмаараа одоо биржийн бус зах зээлийг үүсгэхдээ бас нэгэн том одоо юу гэмтэй томьёог нэр томьёог одоо амьдрал дээр бий болгож ирч чадсан баггүй. Тэр нь олон улсад ярьдаг high net worth individuals гэдэг шүү дээ. Өндөр орлоготой иргэдийг бий болгосон баггүй. Тэгээд тэрийг тогтоож чадсан энэ нэгээр. За энэ тогтоосноор ямар давуу талыг бий болгосон бэхээр хөрөнгө оруулалтын сангуудад бас хэн хөрөнгө оруулж болох вэ гэдгийг давхар тогтооод өгсөн. Өмнө нь бол хөрөнгө оруулалтын сангийн одоо хувийн хөрөнгө оруулалтын сангууд зөвхөн мэрэгжлийн хөрөнгө оруулалт оруулдаг. Ямар ч иргэн оролцдог. Ямар ч компани оролцож чаддаг байсан. Ягаад гэхээр дөөж үүсгэх. Бид нар мэдээж нөгөө талдаа энэ хөрөнгөний зах зээл чинь бас нэг том институт бол хөрөнгө бол сан байгаа шүү дээ. Тэр сан одоо түрүүн сая их захирлж ус ярьж байна. Тэр сангаар дамжуулж энэ зах зээлд ритейл одоо индивид одоо нөгөө иргэд маань орж илдэг. Тэгэхээр тэр сан өөрөө бий болох хэрэгтэй.
тэр сан бий болох этгээдүүд чинь бас бүрдүүлж байгаа гэсэн. Гэхдээ тэр нь бол хувийн хөрөнгө болсон. Тэгэхээр ер нь бол аль талдаа бодлогын хувьд бол эндгээр зүйлсийг бий болгож чадсанаар бол маш том давуу талыг бий болгож байгаа гэсэн. Тэгэхээр зөвхөн биржийн бус зах зээл маань зөвхөн одоо боонд гаргадаг энэ одоо зах зээл биш. За мөн хөрөнгөний зах зээлийн бусад хөрөнгө оруулалтын сан болон бусад энэ компаниуд ч гэсэн нөлөөлөх үз ийм том одоо өр нөлөөгөө бас өгч чадсан зах зээл болоод байна. Тэгээ ер нь бол яг хуу зах зээл дээр бидний зүгээс ч тэр мэдээж энэ ялангуяа иргэдийг бол бас хязгаарлаж оруулж байгаа. Энэ бол олон улсад байдаг жишээ. Уг байх ёстой жишээ. За ер нь бол яг хуу одоо бидний одоо мэддэг засгийн газрын үнцаас гардаг салбар тий одоо дотоодоос MMC нөгөө Mongolian Mining Corporation гаргасан байгаа тий. Нөгөө талд MIC гаргасан байдаг. DBM төгсчлөө. Засгийн газрын үнцаас урьж. Тэгэхээр энэ зах зээл дээр одоо шууд одоо иргэн хүн оролцъё гэвэл нээлттэй. Гэхдээ та 2000 ширхэг шүү дээ. 2000 ширхэг үнцаас авч орох хэрэгтэй хамгийн багадаа. Энд ч орж болно. Гэхдээ та 2000 ширхэг буюу нэг бүрэн $100 үнэтэй гэхээр $200,000 та орж болно. Нээлттэй. Тэрэн шиг бид нар тийм хязгаарлал бол дотоодын зах зээл тавиагүй. Яагаад гэвэл Монгол улс арай өөрөөр явж байгаа. Зах зээлийн хөгжил байгаа. Дээр нь бас хөрөнгө оруулагч бас иргэдийн санхүүгийн бас боловсролтой холбоотойгоор бид хамаагүй нээж болдог. Хоёрдугаарт нь ялангуяа хоримтлын хувьд ирдэг. За Монгол улсын хувьд бол хоримтлал бол нэлээд бас багатай орны тоонд ордог. Тэгэхээр бид нар бас хэтэрхий одоо нөгөө хоримтлалгүй иргэдийг бас зах зээлд төлхөө оруулах юм бол мэдээ зах зээл манай зах зээлүүд бол эрсдэлтэй шүү дээ. Энд дандаа одоо зүгээр байдаг зах биш. Одоо азуулж гэх юм уу одоо манай бас холбоо манай underwriting компаниуд бас сайн бүтээгдэхүүнүүд бас зах зээл санд болгодог учраас дефолт болох буюу бас нэрийн төлөвлөхгүй байх эрсдэл бас харьцангуй одоо бол сайн явж байгаа гэсэн. Одоо тийм эрсдэлгүй явж байгаа. Эндээ бид нар найдаад хамаагүй иргэдийг оруулж болохгүй зах зээл. Тэгэхээр маш том эрсдэл үүсвэл иргэд маань охирно. Өөрөөр хэлбэл яг амьдрах одоо нөхцөл байдал буюу хоримтлал үүсгэж чадаагүй иргэдийн хувьд бол маш хүн цохилт болдог. Өөрийнх нь амьдралын чанарт нөлөөлдөг. Хуримтлалтай этгээдүүдийн хувьд бол тодорхой хэмжээнд нөлөөлөгч амьдралын чанарт нь бас харьцангуй бага нөлөөлнө гэж үзэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ зөвхөн санхүүгийн салбарын юунаас гадна нийгмийн хувьд бас яд иргэдийн хувьд бас зайлшгүй авах хэрэгтэй нөгөө зохицуулагч байгууллагын авах хэрэгтэй зайлшгүй шаардлага. Эрсдлээс нь одоо хамгаалж байгаа. Зайлшгүй авдаг шаардлага. Энийг мэдээж байх уян хатан болох асуудал. Тэр бол дараагийн дугаарт бид нар бас ярилцж болох байх. Төлөвлөгөөнд дараагаа хэлдэг одоо мэргэжлийн олцогчтой тавьж байгаа шаардлага гэдэг дээр эрсдлээс сэргийлэх гэдэг мэдээж ер нь хөрөнгөний зах зээл дээр бол одоо эрсдлээс зайлсхийг сэргийлэх гэдэг бүх олцогчдын туйлын зорилт. Гэхдээ эрсдлээс сэргийлэх алах манд өөрөө оролцохгүй байж сэргийлнэ гэдэг нь бол өрөөсгөл ойлголт гэж өнөөдөр дутж байгаа. Мэдээж одоо бага орлоготой хүмүүс одоо дефолт болвол одоо тухайн хүн амьдралтаа одоо орлоготой өрхийнхөө орлоготой хүлээж авах ачаал бол их хэвдэг. Гэхдээ хэдий одоо сарын орлого нь 10 сая төгрөгөөс таваагүй ч гэсэн одоо магадгүй 10 жил одоо офицер худалдааж авцсан одоо яг энэ хөрөнгөний зах зээлийн салбарт нөгөө оролцсон олцогчдын хувьд бол энийг нэрэ шаардлагын сулж өгөх хэрэгтэй хаа гэж миний боддог. Ялангуяа гадны брокеринг компаниуд бол жишээлхийн бол interactive brokers дээр одоо өгж байгаа нөгөө нэг access эрхүүд нь бол одоо ишлэгийг арилж ийс хугацаанаас нь хамаарат за одоо ингээд өтөсөрөөр орж болно. Одоо тэ санхүү гүйцэтгэл хөтөлж авч болно юу гэдэг ингээд нэгээд өгөөд явдаг юм алхмууд бас байдаг байгаа. Тэгэхээр тэр бол харьцангуй одоо зөвхөн хөрөнгөний хэмжээ бол орлогын хэмжээтэй уялдуулахыг арай илүү шийдлийг бол бас зах зээл оролцогч бид бүхний хувьд бол дундаасаа гаргахын зүйтэй хаа гэж харж байгаа. Нөгөө талаасаа яг ингээд нөгөө санхүүгийн тогтмол орлого гэдэг одоо үүднээсээ бага хөрөнгөлтэй хүн ч гэсэн одоо тогтмол байгаа мөнгө хөрөнгө төр илүү өгөж одоо хүртэх боломж нь өөрөө сонголт нь бол бас тодорхой хэмжээр байх хэрэгтэй гэж харж байгаа. Нэг сонголт нь бол яг мэдээж хөрөнгө оруулалтын сангаар дамжуулаад одоо оролцох боломж бол байгаа. Гэхдээ тэр талаарх мэдлэг мэдээлэл зам хөрөнгө оруулалтын сангууд маань төдийлөн одоо бас их бас биш байгаа тийм. Тэгэхээр аль нь байлаа ч гэсэн тодорхой зохицуулалтын өөрчлөлтүүд болон зам хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулаад нийт ардтар гэдэг тэр тундаа бага орлоготой бага хөрөнгөлтэй иргэдийгээ бас хөрөнгөний зах зээлд татаж оролцуулах нь бол хэрэгтэй гэж харж байгаа. Яг илүү мэдээж өгөөж хүртэх тэр боломжийг нь бас жоохон нээлттэй хүртээмжтэй болгоо гэдэг. Ажихүү захирлын хувьд миний хувьд бол
гэж бодож байна. Нөгөө мэрэгжлийн хөрөнгө оруулагч дээр одоо ингээ орлого олон хөрөнгөн дээр ийм шалгуур тавиад шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө нөгөө тэр хүнийг тэр хөрөнгө оруулагчийг одоо хөрөнгөний зах зээлийн талаар мэдлэгтэй ч юм уу эртлээ тооцоолдог гэсэн бол үг биш л гэж үзэж байна л да тий. Тэгэхээр магадгүй илүү одоо нөгөө хөрөнгөний зах зээл дээр урд нь нөгөө одоо янз бүрийн үнц асуудал худалдаж авч ирсэн, зарж ирсэн ч юм уу. Эсвэл магадгүй нөгөө мэрэгсэн одоо зэрэг авсан тий хөрөнгө оруулалтын шинжээч ч юм уу тий. Одоо тийм хүмүүс бас энэ зах зээл дээр оролцох бас боломжтой байгаа. Тий ерөөхдөө залуучуудаас сүүлийн үед нөгөө хөрөнгөний зах зээл одоо нэлээд сонирхдаг болцсон тийм. Тэгэхээр харьцангуй нөгөө биржийн бус зах зээл чи өөрөө нөгөө тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалт учраас бас тэндээс хүртэх энэ өгөөжөөс бас хоцрох ёсгүй байхаа л гэж бодож байна. Гайрын захирал түрүү хэлжсэн ш нь нөгөө байгууллагууд хөрөнгө оруулах нь жоохон бага байна гэд. Яг уг нь бол илүү мэрэгжлийн хөрөнгө оруулагч талтай гэвэл бас байгууллагууд нөгөө сан байгуулад оролцох боломж байгаад шүү дээ тий. Буцаад эргээд яагаад ийм одоо байгууллага талаас ийм мэрэгжлийн институшнл хөрөнгө оруулагч нар тийм оролцоо бага байгаа юм бэ гэдэг дээр их тийм яг үеийн том зургаар манай улс хөрөнгөлгүй л баггүй хөрөнгөлгүй бага ямиг өдөр тутмын үйл ажиллагаа эсвэл бизнестэй гэж зөвлөждөг. Нэг л дөрөв өнцг нь болохоор бас өөр зөндөө бизнесийн боломжууд байгаа байхгүй. Байгууллагууд чинь тэр хөрөнгөлөөрөө зөвхөн тэр бизнесээ явуулахгүй барилга руу, уулуурхаа руу тийм үү? Боловсрол руу ингээд доороод компаниуд байгуулсан ороод байгаа байхгүй. Энэ нэг томчлт гарна гэж харж байгаа. Тэгээд бид нар уусаа их сурвалж байдаг да ингээд компанийн санхүүгийн тайлбархаа зөвлөлтний активитет нь commercial paper гээ бүх Америкийн нэгдсэн улсын компанид ингээд байждаг байхгүй. Тэгээд би тухайн их сурвалж багтаа тэгээд тэрийг ТБ-үү гэж нэ төрөн борлогдох үнцаас би харахтаа энэ банкны үнцаас юм шаард гэсэн байхгүй. Тэгээд яахад тэр төрөн борлогдох үнцаас буюу яг нөө төрөмдлөгийн төвлөрдөг commercial paper байгаа байхгүй. Уг нь манай байгууллагууд маань яг тодорхой хэсэг allocation хийгээд одоо хуваарлт хийгээд яг энэ хөрөнгөний зах зээл байгууллагууд оруулах хэрэгтэй юм байна. Тэгээ нөгөө тэр байгууллагад нэг санхүүгийн сахилга ботыг бий болгох, хоёрт ирээдүйн санхүүгийн орох гарах үрсийг илүү тодорхой болгож барилга руу уулах хойрожул энэ чинь бас хүнд шүү дээ. Тэгээ нөгөө бид нар нөгөө найд маань бид нар сонирхоод байдаг шүү дээ энэ хийж авч чинь би хийх хэрэгтэй гэдэг. Чадахгүй мөрөө ордог, тэндийн өмнө түжигддэг. Энэ нэргээд нөгөө нэг яг том зураг хэдийн зураг нөлөөлөд хаана газар ингээд гацчаад байгаа байхгүй. Тэгэхээр санаа нь юу гэхээр тодорхой хэмжээний allocation хийгээч. Хүн болгон барилгач чинь барилгын бизнес хийж чадахгүй шүү дээ. Гэхдээ хүн болгон санхүүж хийж чадах байхгүй. Хүн болгон баамтлж явсан. Тэр утгаараа гээд энэ зах зээл рүү тодорхой хэмжээнд ороод тахад эргээд энэ нөгөө нэг зах зээлийн одоо бабл гэж яддаг чинь дэлхийн 7 ам шиг нэмхийн нэг гэдэг нөгөө компаунд гэж яддаг чинь хүнээс сүйд ууцсан гэж томордог. Энэ боломжийг ингэж ирж хараач гэдэг байхгүй. Тэгээ санаа нь хэрвээ одоо манай энэ топ 100 аж ахуйн энэ зах зээл дээр одоо бид нар зөвхөн пассивтлын нэгслэлтэй их үүсэлтийн нэгслэл. Энэ чинь актив тал хөрөнгө оруулалт юм бас байгаа л байхгүй. Одоо яг нэг үе яваад бас том банкуд, том даатгалын компаниуд банкуудын аж ахуйн IPO-гийн хувьцаар өнөө очно одоо бонд руу ороод гэлцсэн байна. Сүүл хөрөнгөөр батлаад зумцаас руу орсон ч гэсэн мэдээлэл. Гэхдээ эдүүс аягүй шал өөр болж байгаа. Хээж мэж хийж бүр сурцсан юм байлээ. Том компаниуд одоо заавал одоо кофе орждаг компани шүү дээ. Гадналдаг кофений үн дээр хээжгээд арилжааг тэндээ кофений ханшаа төвччээд битээр наанaalчны ханшны өссөн ч гэсэн алдаг төлөж оруулж чид харин энэ хээж хийсэн дээр ашиг болж байгаа байхгүй. Ийм ингээ боломжууд ингээ хөрөнгөцөл дээр дамжаад ингээ бий болоод байгаа. Тэгээ цааш тийм маань өшөөс ажиглах гэж байна. Сая яг надад асуулчаас айгуу чухал асуулт. Компаниуд яг тоогийн сонсохоор цөөн юм шиг ч гэсэн хурдцтайгаар нэмэгдэж байгаа. Зохицуултын орчны хувьд яг компаниуд орох тааламжтай боломжийг нь ер нь маш олон байдлаар бий болгоцсон гэж харж байгаа. Жишээлбэл хөрөнгө оруулалтын сангууд байгуулахад татвараас чөлөөлөгдөж байна. Дээр одоо юу гэдэг одоо commercial paper хадгаламжийн сертификат одоо бонд гэдэг процессыг бушуулахаас өсвөлэл боломжууд бүгд нээлттэй байж байгаа. Сая төлөвлөгөөний даргын инхүүд дарга хэлсэнчлэн бас компаниуд одоо манай дээр зөвхөн голомт капитал дээргээ тарахад маш олон бизнес хийдэг хоригдлолтой бизнес эзэдүүд харилцагч нар байгаа. Тэгэхээр тэнд ер нь хамгийн их одоо net asset value гэдэг хөрөнгө өсгөж байгаа тоглогч юм байна вэ гэж харахад яг гол бизнестэй л анхаардаг. Гол бизнесэд хийдэг олон бизнес руу ордоггүй. Гол бизнесээс орж ирж байгаа мөнгө хөрөнгөө одоо бонд худалдаж аваад, хувьцаа худалдаж аваад ингээд хоригдлолтой байршуулдаг хүмүүсийн нийт хөрөнгийн өсөж байгаа хурд болвол ингээд бүх бизнес руу орсон бизнестэй компаниудаас илүү урд шүү.
Зөвхөн ингээ бонд одоогийн бондын одоо яг жишг хүүгээр ингээ бодоход ойролцоогоор 3.5 жил дотор нийт хөрөнгөний хэмжээ нь 2 орж байгаа. А гэтэл Монголд одоо тийм хэмжээний бизнесийг тийм олон салбар руу зэрэг ороод бүгднгийн тэгж 2 олж өсөх боломж гэдэг бол Эрсэл шүү дээ, тийм. эрсдэлтэй боломжгүй байхгүй. Тэгэхээр түрүүчийн бизнес эрхлэгч нар бол тэрийг ойлгоод одоо компанийнхаа сул чөлөөтэй байгаа мөнгө хөрөнгүүдийг одоо бондын зах зээл рүү, хөрөнгөний зах зээл рүү байршуулж байна. Манай тэр зөвхөн нэг жишээ гэдэг нэг томоохон групп компани 40 компани ч манайхаар оршуулж байгаа. Тэр бүх компаниуд өөр дээр гарч ирж байгаа сул чөлөөт мөнгө хөрөнгийг жишээл бонд худалдаж авдаг. 7 хоногийн дараа 14 хоногийн дараа мөнгө хэрэг болоход зараад буцаагаад одоо нөгөө мөнгө чөлөөт хэрэглээд явдаг. Гэтэл 7 хоногийн хугацаатай юу гэдгийг жилийн 15% өгөөжтэй энэ төр одоо тэр компани сул байгаа кэш тэр өгөөж олж өөр ашиг бий болгож байгаа юм. А гэтэл нөгөө нийтлэг бизнесмэнүүд маань заа нэг дараа 7 хоног 2 сарын дараа төлбөр төлнө гэж сул ямар ч өгөөжгүйгээр ингээ байлгаж идэг. Тэгэхээр түрүү манай эдийн засаг мөнгө баг байна гэдэг чинь тэгэхээр баг байгаа мөнгийг байж бол хамгийн өндөр үр ашигтайгаар л энэ эдийн засаг чинь ашиглаж иж одоо нөгөө нэг бүтээмж бий болно шүү дээ. Тэгэхээр яг тэр тогтолцоо бий бол хамгийн том хөшүүрэг нь өөрөө хөрөнгөний зах зээл боон. Тэгэхээр тэргээж үр дүнд одоо магадгүй сүүлийн 4 жил одоо энэ бий болсон томоохон төслийн санхүүжилтүүд, томоохон бий болсон хөрөнгө оруулалтууд, за тэрэнд оролцсон хөрөнгөний зах зээлийн бүтээгдэхүүнүүд бол одоо яг одоо нэг үндсэн хөрөнгөний зах зээлийнхаа зорилгыг бол биелүүлж нэсэрч байгаа. За дээр нь хэлэхэд хөрөнгөний зах зээл гэдэг бол бүх хөгжсөн улс орнууд хөрөнгөний зах зээл нь хөгжиж өгсөн. Тэгэд яагаад юм болов ингээ эргээ харахаар хөрөнгөний зах зээл гэдэг чинь юм одоо яг чадж байгааг нь урамшуулдаг зах зээл байхгүй. Өөрөөр хэлбэл олон нийтээс мөнгө татчихж байгаа. Би жишээлбэл хуваарь одоо гэдэг нь 5%-аас мөнгө одоо зээлж аваад ямар нэг юм ингээд хийж чадаад тэдэрт өгөөжийг буцааж өгвөл дараа тэр 5%-аас надад 10 болоод надад буцаагаад ингээд мөнгө өгдөг. Ийм одоо баг байгалийн шалгарлын он шиг зах зээл байхгүй. Тэгэхээр чадж байгаа хөрөнгө оруулагчдын итгэлийг одоо дааж чаддаг, амлснаа хийж чаддаг, өгөөжийг бий болгож чаддаг тэр компаниуд бол ингээд цаг хугацааны хасаар олон нийтээс асар хэмжээний санхүүжилттэй тэр чимээгээр нөгөө зээлжих зэрэглэгдэг юм өсөөд авах одоо нөгөө нэг зардал өртөх нь ингээд буураад тэгээд одоо юу гэдгийг 100 жил хөрөнгөний зах зээл хөгжсөн улс орны хувьд бол зөвхөн төлөвлөгөөг л ярихад одоо хүмүүс олон нийт за одоо мөнгө өгөө гэд тэгээд тэр чин цаана нь одоо хэрэгжүүлж болох бий болгоход эдийн засаг бүтээмж бий болгох асар том өөрчлөлтийг авчирдаг ийм онцлогтой зах зээл. Зах зээл гэж ярьсан дээр хэлэхэд одоо манай улс жишээлбэл мөнгө хэрэгтэй байдаг тийм. Бидэрт мөнгө хэрэгтэй. Би ч мөнгө гаднаас мөнгө хөрөнгө оруулалт байж улсад өгч нэг том хүнслүүдэд явуулна гэдэг. Тэгээ ер нь бол том хөрөнгө оруулагчийн хувьд тэр ер нь ямар ч хөрөнгө оруулагчийн хувьд exit буюу гарах нь стратеги хамгийн чухал байдаг. Тэгэхээр нөгөө одоо зүгээр нэг private энгийн хувьд одоо хаалттай компанид хөрөнгө оруулалт буцааж гарна гэдэг бол тэр хүмүүсийн хувьд бол асар том асуудал байхгүй. А хэрэг capital market буюу энэ хөрөнгөний зах зээл хөгжсөн газар за нөгөө компани маань дараа нь public компани болоод тэгээд тэр хүн exitийнэ гэдэг тийм стратеги бол яг ойлгомжтой гэсэн. Өөрөөр хэлбэл тийм шин чанар өөрөө гадны хөрөнгө оруулалтыг татчихдаг. А одоо жишээлбэл яг бид нар зөндөл ярьдаг тэр улсуудын хүмүүс ирээд бид нар ингэж гинэ одоо гадны хөрөнгө оруулагчийг тэгж хохироож гинэ гэл юм. Чи угаасаа хаалттай компани дээр явж байгаа байхгүй. Тэр нөгөө хөрөнгө оруулагч гэсэндээ тэр бас хэцүү л байгаа гэсэн үг байхгүй. Тийм хаалттай компани итгээд орж чинь амар том итгэл. Тэрийг бол одоо гадны хөрөнгө оруулалт баг одоо талархах хэрэгтэй байхгүй. Айгүй том итгээд компани хөрөнгө оруулдаг. А нөгөө компани мэдээж сайн авчиж байгаа компани байна. Маш сайн авчиж байгаа компани. Зарим нь мэдээж яг асуудал үүсгээд байгаа. Тэр нь нэлээ одоо том жигдэлсэл те. Гадны хөрөнгө оруулагч нар ингэж хохироосон байна гэдэг. А гэхдээ энэ бол мэдээж энэ паблик компани хөрөнгөний зах зээл хөгжих үүсэхтэй шууд холбоотой гэсэн. Өөрөөр хэлбэл томоо хөрөнгө оруулагч хизээж хөрөнгөний зах зээл хөгжөөг багтгүй гэж орвол компаниуд хөрөнгө оруулчаал хамгийн гол танаа бодол эргээд яаж гарах юм дэрхүү. Хинд тэр хувьцаа зарах юм. Одоо нөхөө компанид төгс цуг үүсгэн байгуулсан юм уу хөрөнгө оруулсан компанийнхаа хувьцаа эзэмшил зарна шүү дээ. А capital market хөгжөөд public компани болсон бол олон нийтэд зарж байгаа. Тэр нь хинж авч байгаа. Гадны том хөрөнгө оруулагч дахиж орж ирээд авч магадгүй. Тухайн улсын одоо хөрөнгө оруулагч нар ч авч магадгүй. Тэгэхээр хөрөнгөний зах зээл хөгжүүлэх гэдэг байгаа бас том шалтгаан л тэр. Тэр ч утгаараа тэр татварын асуудлууд байна. Гадны хөрөнгө оруулалт татж байгаа асуудал энийг бол бас нийгмээр зэгслэх зайлшгүй шаардлагатай.
энэ дээр IDF захирлаас нэг чухал зүйлийг асуух хэрэгтэй юм байна. Бичил глобусын хувьд болохоор хөрөнгөөр баталгаажсан үнцээс бирж дээр ч гаргацсан байгаа тий. Биржийн бус дээр ч одоо бонд гаргаж байгаа. Нөгөө талдаа нөгөө бонд гаргагч яагаад энэ зүгээр биржийн бус зах зээл рүү илүү орж ирээч гэдэг аа гэж ойлгож байгаа вэ гэхээр нөгөө олон жижиг хөрөнгө оруулагчтай харилцах цөөхөн хэдхэн одоо хөрөнгө оруулагчтай харилцах хоёр одоо ялгаатай л гэж үзээд байна те. Илүү нөгөө нэг цөөхөн мэрэгжлийн хөрөнгө оруулагчтай харилцах харилцаа нь илүү зардал багтаа бөгөөд үр дүнтэй гэдэг ч юм уу. Иймэрхүү ялгаа нь хэрэг мэдрэгддэг. Хоёр зах зээлийн ер нь бол нөгөө халттай бонд чи өөрөө бас нөгөө санхүү зохицол хорооноос тогтоосон нөгөө банксуудад тогтоодог зохистой харьцааны шалгуур гэж байгаа шүү дээ тий. Тэрнийхээ хүрээнд бас тодорхой лимиттэй. Тэгэхээр лимит нэгэнд одоо ингээд тулцсан тохиолдолд бид одоо өөр их үсэр гээд хайхаар зайшгүй нөгөө нээлттэй зах зээл дээр гардаг бүтээгдэхүүн л орох шаардлага үүсэж байгаа. Тэгээ энэ бүтээгдэхүүний хувьд бол яхаа хөрөнгөөр баталгаажсан үн цаасан дээр бол манай компани бол нэлээд амжилттай ажилласан. Тийм бараг 100 тэрбум төгрөг татсан. Тэгээ одоо үлдэгдэл нэг 50 орчим тэрбум төгрөгтэй явж байгаа. Тийм ер нь бол дефолт болж байгаагүй. Тийм ер нь бол зардлын хувьд бол бага зэрэг өндөр. Нээлттэй дээр гарахад тийм зардлын хувьд өндөр яад бол бид нар нэлээд олон төрлийн дүгнэлтүүд гаргадаг. Аудит, хууль одоо өөр бусад оролцогч талуудаас тийм ингээд дүгнэлт гаргаа явдаг болохоор зардлын хувьд яг өндөр тусдаг. Тэгвэл яг нөгөө талаасаа нөгөө нээлттэй зах зээл дээр гарна гэдэг бас компаниуд бас нэлээд том бас шалгуур одоо болдог гэсэн үгтэй. Тэгэхээр компани бас олон нийтэд танигдж эхэлж байна тий. Дээрээс нь нөгөө компани засаглал бас нэлээд их тийм эрг давуу талуудыг бас бий болгодог. Тийм. Тэгэхээр энэ бас уг нь бол бас хөрөнгөөр баталгаажсан цаас бас халттай бондтой зэрэг бас явхад бол маш одоо санхүүжилтийн хувьд бол нэлээд тийм одоо ялангуяа нөгөө нэг одоо тодорхой лимитийн хүрээнд одоо үйл ажиллагаа явуулдаг одоо компаниудад бол маш зүгээр арга хэрэгсэл гэж үзэж байгаа. За нэвтрүүлэгт маань 8 минут үлдсэн байна. Та хэдээсээ яг 2 минут биржийн бус зах зээл ирээдүйд яаж хөгжих боломжтой юм бэ гэдэг дээр хариулаач гэж хүсэж байна. Инх бат захирлаас эхлэх үү? Тэшүүд ярилж. Тийм. За ер нь цаашд ингээд одоо бид нар сүүлийн 4 жилд ингээд өссөн өсөлтөнд хадгалан аягүй чухал байхгүй. Одоо дээшээ ингээд нэг заваа доош ингээд буугаад байхгүй. Тэгэхээр нөгөө нэг яг төр зэсгэл гэдэг л дээ. Тэгээд дахиад төр зэсгэл яриа те. Төр зэсгээс бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж би харж байгаа. Ялангуяа энэ татврын орчин дээр төр зэсгэл юм бол хамгийн их хэстэй амархан юм бол татвар байхгүй. Бид нар Аржины банкын 1990 онд 2 шатлал систем шилжснээс хойш шууд тусгаар маш их дэмжсэн. Ялангуяа их өсөр тал нь хадгаламжтай. Хадгаламжийн хүн дээр татвар бид ногдуулахгүй байж учраас 2017 оны 5 сард арьж нэг авч гисэн те. Энд активлалтай одоо асет талдаа яасан гэхээр одоо төрөөс хэрэгжүүлж байгаа бүх төсөл хөлбөрүүд дандаа Аржины банкээр зээлээр байна. Гэтэл тэр чинь татвар төлөгчдийн татаасаар яваад байгаа мөнгө байхгүй. Татвар олон нийтийн мөнгийг авч байгаа этгээдүүд одоо тэр зээлдэгч байгууллагууд тэрийг тайлгнадаг зөвхөн банк тэр зээлдэгчээр харьцуулбал дуусна. Одоо энэ асуудлыг нааш орж байгаа байхгүй. Одоо тэрийг бондоор орж ирж байгаа. Одоо ингээд цагаан алт төлбөр гэж ярьж байгаа шиг байна. Одоо ажлын дээр үед бол ажлын байрын хадгалал 10 ихний төлбөр төргээд маш олон хэмжээний зээл өгсөн. Хидүү сан. Энийг одоо хөрмөс байгаа байхгүй. Тэр их усрыг авсан хуулийн этгээд одоо энэ за 90 бол авахгүй байх. Хуулийн этгээд тэр авсан их усрыг тайлбарлах хэрэгтэй. Би юу зарцуулсан бэ? Дүүлийн чи олонний тарталтай болох байхгүй. Тэр чинь тэгээ зах зээлийн бос өөр үүдэн шүү дээ, тэ. Тодорхой хэмжээний хөвгийн улсын төсвөөс татаасаас буюу миний чиний бид бүгдийн татвараас төлдөг. Миний хөрмөс төлбөр ингээд актив талаас авалж. Пассив талаас дөрөв биесэн хадгаламжийг ингээд тэгэлцэн байж аваад ямар ч үгэж 10 авч гисэн. Одоо ингээд бид хөрмөслийг шанаа байхгүй. Өнгөрсөн он жишээл манай хөрмөслээр дэмжиж бондын хөвгийн татвар ерөөсөө 40 тэрбум төгрөгийн татвар төлөрсөн байна. Гэтэл нөгөө хамгийн том аж ахуйн гэж болгоо. Гайлын татвар те. Хүү амын орлогын албан татвар, нөөтийн татвар. Энэ зах зээл дэшин төлөвлөлт айгу бага байхгүй. Тэгэхээр энэ зах зээлийн хэрэгж хараад ихүүсэр буюу пассив талын жаа хараад одоо зээл буюу хөрөн талын ч сахаар гэж татврын дэмжлэг үзүүлсэн гэж хүсэж байгаа. За баярлалаа. 2 минут. За гайхалтай захирал. За ерөн чулуухандаа биржийн бас зах зээлийн бондын хүүгийн орлогын татварыг тодорхой хугацаанд чамаагүй бууруулах хэрэгтэй гэж ярьж байгаа. Тийм бол энэ бол одоо ингээд би бас юм гэхэд нэг дараагийн шатнаар нааж ирж байна. Дараагийнх нь ер нь бол хөрөнгөний зах зээлийн хамгийн чухал хэсэг бол худалдан авагч тал буюу мэргэжлийн оролцогч нар гадныхан болон дотоодынх.
За гадныхан бол орж ирэхэд нэлээд төвхтэй манай улс орн маш олон зүйлүүд хамаарч байна. Хамгийн наад дотооддоо шийдчих юм бол тэтгэврийн сангийн тогтолцоог бий болгох гэдэг бол одоо бид нар энэ улс төрчид бүр маш урдан барьж аваад хийгээ шийдэж хэрэгтэй. Тэхийг бол одоо энэ хөрөнгөний зах зээлийг цаашлаад энэ эдийн засаг маш том өөрчлөлтийг авчирнаа. Хамгийн энгийнээр одоо манай компани дотроо одоо хувийн тэтгэврийн хөрөнгөл хийж байна. Одоо хөрөнгөлүүлж байгаа нэг 30 настай 3 сая төгрөгийн цалинтай залуугийн тэтгэврийн хөрөнгөлөл 35 жилийн дотор ойлцохоор 5 тэрбум төгрөг болох боломжтой. Тэгээ боддоо Монгол нэг хүн 5 тэрбум төгрөгийн хөрөнгөлөлтэй болчвол манай улс нийтээрээ ямар их хөрөнгөлөлтэй цаана ямар их төслүүд одоо санхүүжүүлж болох вэ гэдэг л энгийн болголт. Тэгэхээр энийг бол одоо маш яралтай л хэрэгтэй гэж харж байна. За. Ажихын зэрэглээ. Миний хувьд бол нэг ийм бас бодлоод идэгий. Одоо энэ нээлттэй болон хаалтт дээрх татрын хувь хэмжээ зөрүүтэй байдаг байхгүй 5 10 гэх. Тэгээ ер нь ингээд харахаар ижил төрлийн одоо үн цаас байгаа байхгүй. Ижил шин чанартай. Тэгсээр нэ татвар нь 2 өөр тий. Тэгэхээр нэгэн тал одоо хөрөнгөний зах зээлийг дэмжиж гэж байгаа бол бас татрын хувь хэмжээ ч гэсэн ижил бийжиж аль зах зээл дээр одоо оролцогчийн тоо нэмэгдэх тий. Тэр утгаараа бас нөгөө нийт одоо хөрөнгөний зах зээл маань өөрөөс итгэвчих бас нэг юм давуу талтай гэж харж байна. Тийм дэлгэн даргын харилцаар. Манай оролцогч талууд хэлж байгаа саналтай бол маш санал нэг байна. Бид нар бол өмнө бол яг үндэ эдгээр жилийн өмнө хөрөнгөний зах зээлийн биш л өөрөө ярьдаг байсан бол одоо бид маш олон өрсөлдөөний олон төрлийн бүтээгдэхүүнийг илүү ирээдүйтэй юм ярьж байгаа байхгүй юу. Тэгээ хурж болох юм байна. Тэгээ ер нь бол яг сайн дурдсан асуудал ялангуяа татврын асуудлууд яагаад болохгүй гэж пеншн фонд яагаад хийхгүй байгаа юм. Дээр нь шин бүтээгдэхүүн гаргахтай анхаарч байгаа. Тэгээд энэ бол үлгэр ирээд байгаа юм биш үү байхгүй юу. Яагаад гэвэл бид нар үлгэр бишээ гэдгийг сая сүүлийн 4-5 жил үнэхээр үзүүлж байгаа байхгүй юу. Одоо биржийн бус зах зээл бол төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа ямар үр дүнд гардаг вэ гэдгийг нэг тод жишээ байхгүй юу. Өөрөөр хэлбэл энэ салбарыг бид нар зах зээлд оролцогч нарт нь өөрсдөө өгсөн. Та нар өөрсдөө хөгжүүлээ. Зөвхөн ийм хүрээнд дотор үйл ажиллагаа явуул. Гэхдээ энэ бол танаа зах зээл, та нар өөрсдөө тоглоцсон. Тэгэхээр энэ ямар амжилт нүрж байгааг харуулж байгаа. Дээр нь энэ өөрөө нийт эдийн засгт ямар нөлөө үзүүлж байгааг харуулж байгаа. Тэгэхээр би гол хэлэх гээд байгаа юм болохоор бидний одоо ялангуяа одоо энэ саяны дурдаг саналууд бид нар бас нэгтгээд санхүү зохицуулах хорондоо нэгтгээд хувийн санаачлагч болон бус хүмүүс уламжилсан байдаг. Тэгэхээр энэ асуудлууд бол тийм үлгэр бол биш байхгүй. Хэрэгжих боломжтой, үр дүн гарах боломжтой. Тэгээ бид нар бас өөрсдөө араас нь явж. Ягаад гэвэл энэ зах зээлийг орхитгүй манай оролцогч талууд бүгд өөрсдөө араас нь хөөцөлж явж байдаг. Тэгэхээр энэ бол хувь болон одоо төрийн байгууллагууд бүгд нийлээд явж байдаг юм зах зээл учраас энэ бол хэрэгжих боломжтой гэж харж байна. Бид нар бол маш өндөр том юм акцийг бол гаргаж чадна гэж харж байна. Одоо хамгийн сүүлд одоо жишээлбэл олон улсын санхүүгийн байгуул бонд гарах боломжтой болж байгаа хгүй. Энэ бүтээгдэхүүн ямар очиртай вэ гэхээр зүгээр төсөөлөл Монгол улсын засгийн газрын бондноос илүү эрсдэл багтай. Тэгэхээр энэ бол бүр өөрөөр хэлбэл глобалын буюу одоо энэ олон улсын 3 Аз зэрэгтэй тийм бүтээгдэхүүн гарах боломжтой гэсэн. А хоёрдугаарт энэ өөрөө такс одоо байхгүй гэж өгөхөөр төв банкны үнцээс одоо манай дотоод маш олон сангууд байгаа. Нийгмийн даатгалын сан одоо тэр хэдэн банкуудтай хадгаламжийн гэрээ байгуулж байгаа. Тэрний хооронд ийшээ хийж болно гэсэн. Өөрөөр хэлбэл хийх боломжтой бүтээгдэхүүн гарч байгаа. А нөгөө талдаа ирээдүйн өв сан байдаг. Ирээдүйн өв сан бол Монгол улсаас гадна байршуулах зохицуулттай. Яагаад гэвэл Монгол улсын одоо эдийн засгт асуудал үүсгэхэд бид ирээдүйн хойч үедээ мөнгөтэй байж хэвээр гэдэг одоо үндсэн гол зарчим санаа байгаа байхгүй. Гэтэл бид нар олон улсын санхүүгийн байгууллага буюу одоо миний яриад олон улсын санхүүгийн байгууллага гэдэг хин дуртай яриаггүй. Монгол улс засгийн газар нэгдэн орсон одоо Азийн хөгжлийн банк, олон улсын санхүүгийн корпорац, дэлхийн банк гэдэг ийм том институт. Эднэрт хөрөнгө оруулна л гэсэн. Тэгэхээр эдийн эрсдлийг хэн хүлээх вэ гэхээр тэд нар өөрсдөө хүлээж байгаа. Монгол улсын эдийн засгаас ямар ч хамаагүй. Тэгэхээр бидэрт мөнгө хэрэгтэй. Бид нар гаднаас мөнгө хүсдэг. Тэгэхээр тэр мөнгийг дотоодын зах зээл бид нар олохын бүрэн боломж байна. Баярлалаа. Гэт яг дугаар алган нэрэл би ингэ цагтаа багтдаггүй юм. Продюсер манайд санаалдаг тийм. Ямарч бид бас жоохон хэтрүүлсэн. Гэхдээ яг юмшижсэн зочд маань урилгын маань хүлээж авч ирээд маш одоо чухал мэдээллүүдийг өглөө санаачлагуудаа өглөө гэж харж байна. Тэгээд та бүхэн бидний урилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Дахин баярлалаа. Тэгээд энэ хүртэл үтсэн үзэгчдээ бүгдэнд нь баярлалаа. Бид бүхэн 6 сарын дугаартаа төрийн өмчт компани реформ сэдвээр иргэд хүндэт зочдтойгоо та бүхэндээ уулзах болно. Ингээд энэ хүртэл үтсэн баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.